Сайн байцгаана уу амьдгчдээ. Та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан амарцгаасан уу? За бүгд хамтдаа энэ өглөө үргэлжлүүлэн эзний үгийг хүлээн авцгаая. Тэг хамтдаа залбирая. Их эзэн минь танд баярлалаа. Биднийг хайрлаж өдөр бүр та бидэнд өөрийнхөө нэгүслийг өгдгийн төлөө танд баярлалаа. Энэ өглөө та бидэнтэй дахин ярих болтугай. Таны үнэн үг бидний зүрх сэтгэлд илчлэгдэж, бидний амьдралыг, бидний бодол санааг, бидний зүрхийг шинжлэн өөрчлөх болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гойн залбирлаа. Амен. За бүгд хамтдаа Марк номын 2 дугаар бүлгийн 13-аас 17 дугаар ишлэгийг хүлээн авцгаая. Бүгдээ өчтөр 2 дугаар бүлгийн 1-ээс 12 дугаар ишлэгийг хүлээж авсан. Өнөөдөр үргэлжлүүлэн хүлээн авцгаая. За би эндээс уншаад өгье. Тэр дахиад нуурын эргээр явав. Хурсан бүгд түүн рүү ирэхэд тэр тэдэнд заалаа. Есүс татврын газар суух Алфаын хүү Левиг дэрэгдүүр өнгөрөхдөө хараад түүнд намайг даг гэсэнд тэр босож түүнийг даглаа. Тэдний гэрт Есүсийг тухлан суух үед татвар хураагчид ба нүгэлтнүүд олдноороо Есүс ба шавнарын хамт тухлан суув. Учир нь түүнийг дагахсад олон байсан аж. Фарисеучуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллож буйг хараад шавнарт нь тэр яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ гэв. Үүнийг сонсоод Есүс тэдэнд эмч эрүүлд нь бус, өвчтүүд нь хэрэгтэй. Би зөвхөн бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ гэж. Амен. За өчтөр бүгдээ хамтдаа 2 дугаар бүлгийн 1-ээс 12 дугаар ишлэлээс бидний эзэн Есүс Христ бол гим нүглийг уучлахаар хүрэлцэн ирсэн гэж. Өөрөөр хэлбэл хүн төрлөختний бүх гим нүглийг уучлах нь түүний нэн тэрүүний зорилго байсан гэж хүлээн авсан тийм. Тэр утгаараа бид нар Есүс итгэдэг хүмүүс учраас бид нар өдөр бүр гимшилтэй гимшлийн амьдралаар амьдарцгаая. Бид нар нэг удаа гимшээд орчихгүй тийм эсвэл өөрийгөө хизээш уучлахгүй гимтэй гэж бодлохгүйгээр дорд үзлэхгүйгээр харин өдөр бүр гимшиж эзний нэгүсэл дотор амьдарцгаая гэж хүлээж авсан. Үргэлжлүүлээд бүгд хамтдаа өнөөдрийн хэсгээс суралццгаая. За энэ ч Лев гэгч татвар хураагч байсан. Тэгээд татвар хураагч за бид нар хожим мэднэ Лев бол хожимын одоо Матай тийм Матай болдог, нэр нь өөрчлөгддөг. Тэгээд өмнө нь татвар хураагч байсан. Тухайн үед бол татвар хураагч нар бол нийгэмд бол хамгийн ад үзэгддэг. Юугаар ад үзэгддэг гэвэл тэд нэр байр суурь эрх мэдлээрээ биш эсвэл эд хөрөнгөөрөө биш харин төрлөх тий одоо нутгийнхаа хүмүүсийг цус нэгтэй ахан дүүсээ ер нь татвараар мүлждэг учраас тэдний нэр хүнд бол маш муу байсан. Маш муу. Тэгээд нийгэмдээ ер нь бол татвар хураагч нарыг бол ер нь бол одоо нэлээд их буруутгаж шүүмжилж ханддаг байсан учраас хүн болгон ер нь бол татвар хураагч нарт дургу. Гэтэл эзэн Есүс Христ Лев гэгч татвар хураагчийн ажлын одоо газрын хажуугаар явж байхдаа тэгээ татрын газар сууж байгаа. Тэрний хажуугаар явж байхдаа намайг дагаа гэдэлсэн. Тэнгүүд Лев босоо шууд дагаа авчиж байгаа. За ингээд за тэдний гэрт байгаа. За Левийн гэрт юм уу эсвэл одоо эзэн Есүс Христийн хамт одоо байрлаж исэн байр юм уу? Ямар ч хэлсэн тэд нар хамтдаа тухлан суугаад энэ ингээд хоол идээд те ингээд хамтдаа сууж исэн мө. Үүнийг харсан хуулийн багш нар болон фарисеучуд дургуутсаж байгаа. Яагаад эзэн одоо Есүс ер нь нүгэлтнүүд болон татвар хураагч нартай ингээд хамт хооллоод байгаа юм бэ? Ингэж болохгүй шүү дээ. Ийм юм байж болох юм уу? Яагаад ингээд тэ одоо шудраг бус амьдралаар амьдардаг хүмүүсийг бусдыгаа ингээд шулдаг, бусдыгаа ингээд амьдралыг ингээд хүнд хэцүү болдог, өөр ширэнд оруулдаг, мөнгө төгрөгөөр ингээд дарамтлагдаг, татвараар дарамтлагдаг энэ хүнтэй ингээд хамт суугаад байгаа юм бэ? Ийм юм байж болохгүй шүү дээ. Ингээд игдүүцсэн бас хүлэмжшүүрэх байгаа тийм. Тэгээ эзэн Есүс Христ үүнийг нь мэдчихэд, үүнийг нь сонсоод хэлж байгаа тийм. Эмч эрүүлд нь бус, өвчтүүд нь хэрэгтэй. Би зөвхтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм аа гэж. За үүнээс харах юм бол Лев гэгч хүн ер нь ингээд эзэн Есүс Христийн талаар өмнө сонсч л байсан баг. За Израиль даяар л ер нь Есүсийн нэр алдартай байсан. Тэг хүн болгон сонсчихсон. Бид нар мэдэн штэ зар ингээд сохор хүмүүстэй хүртэл эзэн Есүс Христ ингээд сонссон байсан тухай. Тэгэхээр Лев гэгч хүн ч гэсэн ингээд сонссон байсан. Тэгээ магадгүй эзэн Есүс Христийг учрах юм бол Есүс Христийг ингээд дагахад зүрх сэтгэл нь аль хэдийн бэлэн болсон байсан гэдгийг бид нар ч харж байна. Намайг даг гэж хэлэхэд аль хэдийн Есүсийг дагахад ингээд бэлэн болсон, бэлтгэгдсэн байсан, зүрх сэтгэл нь зөөлрсөн байсан гэдгийг харж болж байна. За тэгвэл энэ өнөөдөр бидэнд ямар хамаатай юм бэ? Өнөөдөр бидэнд эзэн Есүс Христэд хэн ашиглагддаг вэ гэвэл Бурхныг дагахаар шийдсэн хүмүүс л ашиглагддаг. Өөрөөр хэлбэл Бурханд дуулууртай буюу Бурхны өмнө өөрийгөө даруусгаж чадж байгаа. Даруусгах гэдэг нь юу гэсэн үг вэ? Би энэ амьдралын эзэн биш ээ гэдгийг хүлэмжшүүлсэн хүмүүс л Бурхнаар ашиглагддаг. Лев хэдийгээр тухайн үедээ хамгийн муу нэртэй хамгийн одоо шүмжлэлд өртдөг те одоо тэрч байтгаа бүр ингээд нийгэм даяараа татвар хураагч нарыг одоо эсэргүүцдэг тийм нөхцөл байдал донд байсан ч гэсэн Есүсийг дагахаас ичээгүй. Есүсийг те одоо дагаад явахаас Есүстэй хамт хооллохоос ичээгүй, санаа зовоогүй, айгаагүй, эргэлзээгүй, тэнэгэлзээгүй. Тэгэхээр өнөөдөр бидэнд яг ийм л итгэл хэрэгтэй.
Эзэн Есүс Христийг дагна гэдэг бол эргэлзэлгүйгээр өөрийнхөө тий одоо би гэсэн эгогоо үгүйсгэхэд энэ амьдралын эзэн бол би биш харин эзэн Есүс Христ байх болно гэсэн итгэлээр түүнийг дагах явдал юм аа гэж. Тэг өнөөдөр бүгд хамтдаа эзний өмнө ирцгээе, дахин өөрсдөөсөө асууцгаая тий. Би ер нь яг эзэн Есүс Христийг яг ийм итгэлээр, ийм шулуухан итгэлээр итгэж дагаж чадж байгаа юу? Би амьдралынхаа эзний тэр байр суурьнд эзэн Есүс Христийг тавьж чадж байгаа юу? Эсвэл би өөрийнхөө амьдралын эзэн хിവэрэ байгаад зүгээр Есүст итгэдэг гэдэг зүгээр статустай, эсвэл зүгээр томьёололтой тий тодорхойлолтой амьдарч байгаа нэгэн мөн үү? Эсвэл үнэхээр бүх зүйлээ эзэн Есүс Христээс хамааралтай байлгахаар шийтсэн, бууж өгсөн, төр сэтгэлээ зөөлсөн тий нээлттэй байгаа тэр хүн мөн үү гэж. Ийм хүнээр л одоо бурхан алдаршдаг буюу ийм хүнийг л бурхан дуудаж өөрийнхөө хаанчлан ажлуудыг хийлгдэг. Гэхдээ үнэхээр та бурханаар ашиглагдмаар байгаа бол бурхан таны амьдралыг өөрчилсөн байгаас гэж хүсэж байгаа бол бурханаар ашиглагдана гэдэг чинь амьдрал өөрчлөгдөн гэсэн үг. Тэгэхээр амьдрал өөрчлөгдөн гэдэг чинь бурханы одоо нэр надаар дамжуулаад та биднээр дамжуулаад алдаршна гэсэн үг. Тэгэхээр үнэхээр та бидний амьдралаа өөрчлөмөр байгаа бол бидний амьдрал өөрчлөгдсөн байгаасаа бурхан үнэхээр гар бие тий гараа оролцуулаад бидний амьдралд ингээд өөрийнхөө хүчит мотраараа ажиллаа хийгээд бидний бодол санаа, бидний зүрх сэтгэл, бидний бүх зүйлийг өөрчилсөн байгаас гэж хүсэж байгаа бол бид бурханы өмнө эхлээд зүрх сэтгэл дотроо даруусгаж тий би өөрийгөө үгүйсгэж түүний өмнө дагахад бэлэн зүрх сэтгэлтэй болох хэрэгтэй байна ах トゥ усаа. Өнөөдөр яг Монгол чуулганд, амьд чуулганд гэж хэлж болно. Ер нь бурхныг шулуухан дагах тийм итгэгч нар маш олноороо хэрэгтэй байна. Шууд дагах. Бүх зүйлийг те эзнээс хамааралтайгаар шийдэж чадах тийм зоригтой итгэлтэй итгэгч нар бидний чуулганд олноороо хэрэгтэй байна. Тэгэхээр бүгдээрээ ийм итгэгч болон өсөж төлөвшөхийн төлөө хамтдаа залбирцгаая. За бүгдээ хамтдаа залбирцгаая. Эзэн минь бид таны өмнө ирж байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа шинэ өглөөний төлөө тань талархаж байна. Хайртай аав минь, та нэгэн цагт Левиг дуудаж түүгээр дамжуулан өөрийнхөө нэрийг алдаршуулж, өөрийн хамгийн сайн дагалдагчдын нэг болгосон лугай адил. Эзэн та өнөөдөр ч гэсэн биднийг дуудаж, өнөөдөр бидний амьдралын нөхцөл байдал, бидний хэн байхаас үл шалтгаалаад та биднийг ашиглах болтугай. Бид гим нүгэлтэй гэдгийг хүлээмжшөөрөөд эзэн бид өөрсдийгөө зөвхт гэж бодлохгүйгээр харин ч бидэнд маш их гим нүгэл байгаа бөгөөд бурхан таны уучлал нэгүсэл хэрэгтэй гэдгийг хүлээмжшөөрсөн амьдралаар амьдрмаар байна. Тиймхүү амьдрахтаа бид зүрх сэтгэл дотроо даруусаж, зүрхээ зөөлөж танд заа гэж хэлэхдээ шулуухан итгэлээр итгэж сурмаар байна эзэн минь. Аав та бидний итгэлийг өсгөөрэй. Эзэн та бидний итгэлийг зөв төлөвшүүлэх болтугай, эрүүлэр төлөвшүүлэх болтугай гэж тансаа гуйж байна. Тиймхүү та биднэр дамжуулан өөрийнхөө нэрийг алдаршуулах болтугай. Баярлалаа Есүс. Их эзэн Есүс таны нэрээр гойн залбирлаа. Амен.